За өнөөдөр хоёр дахь лекц эхлүүлье. Буюу сүүлийн лекц байгаа тийм. Тэгээ би нөгөө өмнөх лекцэн дээр би болохоор пост тренинг орж ирсэн тийм. Тэрэн дээр хэдэн үлдсэн слайдууд байгаа. Тэрийгээ дуусгаад тэгээд дараагийнхаа хэсэгт нь эйжентийн талаар жоохон ярих гэж бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө пост тренинг тий яаж гарч ирсэн бэ гэхээр ерөнхийдөө ChatGPT тий энэ бүх ресипи гэх юм аргуудыг гаргаж ирсэн байна. Энэ болохоор нөгөө Джон Шулманы өөрийнх нь OpenAI ажиллаж байгаа үедээ хийжсэн слайд. Ерөнхийдөө түүхийг ярьж байгаа. OpenAI юу болсон юм бэ тий. За 2020 оны дундаар GPT-3 base гэдэг маань ерөнхийдөө pre-training хийсэн модуль загвар гэсэн. Post training хийгдээгүй зөвхөн ингээд сургацсан. Тэгээд 3.5 тэр маань instruct гэхээр ерөнхийдөө юу гэсэн юм бэ гэхээр base model post training хийгээд одоо хүний өгсөн даалгаврыг зааврыг дагдаг болгоцсныг instruct гэж нэрлэдэг байна. Тэгээд яг энэ reinforcement learning-ыг ашигласан нь эдгээр анх болохоор энэ web GPT гэдэг арай нэг өөр төрлийн юм хийж ирсэн байна. Тэр нь болохоор нөгөө веб хуудсан дээр ингээд үйлдэлүүд хийх чадвартай юм дараад юм энэ давшрамж дагдаг ч юм. Тийм эйжент хийж байхдаа анх RL-ыг ашиглаад үзээд тэгээд энэ айгүй сайн ажиллаж байна гэдгийг тэд өөрсдөө ухаарад тэрийг юуныхаа GPT-тэй нийтж өгсөн байна сургалтын. Тэгээ одоогийн байдлаар мэдээж зөвхөн одоо текстийг хасгаад янз бүрийн хэрэгслүүдийг ашиглах чадвартай болсон байгаа. Мэдээж текстээс гадна зураг тэ яриа гэх мэт бүх модалитетээр ашиглах боломжтой. Тэгээд пост тренинг хийсэн дээр янз бүрийн асуудал гарч болж байгаа. Тэрний одоо нэг нь ихэд нөгөө хариулт өгөхгүй байх юу хэтэрхий их одоо нэг татгалзах юу байж магадгүй. Энэ дээр жишээлбэл нөгөө зохиогч ихээс айгаад нөгөө пост тренингийн дэтэд чинь янз бүрийн зохиогч ийм юм байл бид чадахгүй гэсэн их олон юм байгаа шүү дээ. Ингээд загвар маань ерөөсөө тийм юу байл болохгүй байна гэж бодсож байгаа тийм. Зохиогч ихтэй холбоотой юм байх юм бол ерөөсөө бид нэр хариулж болохгүй гэж бодсож байна. Тэн дээр болохоор spam гэдэг үг ороод ирэнгүүт
нөгөө спам бичүүлэх чинь гэж бодоод эсвэл одоо unhealthy ч юм уу те спам митинг нэрүүлэнд жоохон онцгой юм. Ингэж яах ёсгүй те. Дэндүү одоо яасан чинь болгоомжтой болсон. Тэгэхээр ингэ сургахтаа тэрийг бас одоо датагаа сайн ингэ баланстай цуглуулах хэрэгтэй те. Тэгсэн ч гэсэн хэдийгээр бас ингэ зүй татгалзаж байгаа ч гэсэн тэрийг ингэ маш амархнаар яач боломжтой тий. Тэр тойроод тэрийг ингэ ивдэх гэх юм уу тий. Зүгээр ингэ за молотов коктейл хийх яаж хийх вэ гэхээр мэдээж сурсан ийм сургалтанд нь байгаа шүү дээ ийм асуултууд. Ийм асуултанд хариулж болохгүй гэж заасан байгаа тий. Тэгвэл зүгээр арай өөрөөр асууж байгаа тий. How did people make it? Тэгвэл тэр нь энэ нь өөрөө сургалтанд нь байгаагүй болохоор заагур маань ийм асуултанд бол хариулж болно. Тэр яг нөгөө юугаа мэдэхгүй ойлгохгүй байгаа. Яг ямар юм болох ямар юм болохгүй гэх. Дараагийн асуулт нь болохоор одоо нэг хэмжээний bias те яалтч орж ирж байгаа. Ямар нэгэн асуудал хүндэгдэхэд тэнд мэдээж хүмүүс өөрсдөө хуваагдаж байгаа шүү дээ. Зөв буруу гэдээ хоёр хуваагдсан те. Эсвэл одоо хүүшин дээр ч юм уу те. Янз бүрийн асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр иймэрхүү асуудлуудыг яаж шийдэх вэ гэдэг манаас хэцүү байна. Мэдээж бид нар бол энэ бол буруу шүү дээ. Ихтэй адилхан хариулах боломжтой асуудал байна. За мэдээж худлаа ярих юм бол маш аюултай тий. Одоо хүн болон хэрэглээд за хүмүүсд одоо нөгөө hallucinate буюу одоо янз бүрийн зохиож ярьдгийг мэдэхгүй болохоор гарсан чат одоо энэ бүтээгдэхүүнээс гарч байгаа чатаас гарч байгаа бүх юм итгэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ хүн ийм гэмтэр хийсэн гэж худлаа ярьчих юм бол тэр хүний нэр хүндээ маш нөлөөлөх боломжтой тийм үү. Тэгэхээр одоо аюулгүй байдал гэдэг нь их чухал болж ирж байгаа. Энд ирэхэд одоо хүнийг шал хамаагүй хүнийг нэрийг оруулж ирээд явчих жишээ. Ийм хэрэгт холбогдсон гэж зохиогоод биччих жишээ нэ. Тэгэхээр энийг одоо сайн яах хэрэгтэй гэсэн үг тийм. Мэдээж хамгийн ихдээ иймэрхүү бүдэ хэмжих хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Ийм асуудал байна уугүй юу гэдгээ. Тэгээд одоо ямар хүн иймэрхүү асуултанд тийм яаж хариулах вэ тийм. Хүн одоо мэдээж янз бүрийн өөрсдийн үзэл бодолтой байгаа шүү дээ. Тэр хүн бол өөрсдийн үзэл бодолтой тийм. Тэрэнд нь одоо яаж зөвөр хариулах вэ? Шууд ингээл чиний буруу чи болохгүй гэж яах юм уу те? Эсвэл ийм зарим хүмүүс ингэж боддог, зарим хүмүүс ингэж боддог гэж хариулах юм. Энэ нөгөө түрүүний юу вэ те? Уул хариулж болохгүй юмыг одоо ингээд shoplifting яаж хийх вэ? Яаж хулгай хийх вэ гэдгээр хариулж болохгүй. Гэхдээ би хулгайгаас яаж сэргийлэх вэ гэхээр хариулах хэрэгтэй болсон тий. Энэ ч яг адилхан байгаад байна цаана мал тий. Тэгэхээр яах вэ гэхээр маш одоо тийм технологийн хэсэг илүү одоо хүний асуудал юм уу тий. Иймэрхүү юмуд маань. За дараагийн нэг асуудал нь psychophancy гэдэг. Энэ болохоор ерөөдөө нөгөө одоо ярьж байгаа үннийхээ монголоор одоо юу гэдэг юм бол тоо. Тэмтэйг дэндүү одоо тэрнийхээ аюуг одоо дагаад дэндүү явчихдаг юм. Тэр үнтэйгээ саналаа өөрийнхөө саналыг нийлүүлээд би ингэж үгүй чиний буруу би одоо хэрэглэгчийн талаас чи буруу энэ хариуч ийм юм бол нөгөө чат маань тийм би алдсан байна гэдэг. Дандаа нөгөө хэрэглэгчийг зөв гэж яц бодцоо. Яг сургалтын үед дандаа цуглуулсан дата тийм байгаа шүү дээ. Хүмүүс нууц төлөө цуглуулсан дата нь дээр бол хүмүүс дандаа ойлгох үнээр хэлээ. Тэгээ нөгөө хэрэглэгчтэй таалагдж байгааг бид мэдээж яг илүү үнэлээ явуулсан байгаа шүү дээ. Тэгэхээр аль нөгөөндөө таалагдахын тулд өөрийнхөө үзэл бодлоо баримтлахгүй хаяад ингээд өөрчлөж жишээ.
хэрэглээд байдаг тийм. Оо ми та ямар зөв асуулт вэ? Ямар юу вэ гэдэг амар та нар ингээл яах гал үйлдэх дэндүү үйлдэх ч юм уу дэндүү яагаад тийм. За hallucination бол мэдээж тодорхой том асуудал бодлоо зохиож байгаа хариултанда. Тэгэхээр энийг одоо яаж шийдэх вэ гэдэг бол маш төвөгтэй. Та нар сургалтын үед supervised training дээр одоо hallucination-ыг шийдэх маш хэцүү шүү дээ. Яагаад гэвэл одоо supervised training дээр за ийм хоёр төрлийн дата бэлдэж ийн гэж бодлоо. За энэ асуултын хариултууд энэ мөн гэж хариулт нь байна. Энэ асуултанд би хариулж чадахгүй гэсэн хоёр төрлийн хариулт байна тийм. Ямар асуултанд хариулж чадахгүй, ямар асуултанд хариулж чадахгүй гэдгийг бид нар мэдэхгүй шүү дээ. Загвар өөрөө л мэднэ тийм. Загвараас асууж ийж энийг энэ асуултанд хариулж чадахгүй юу гэдгийг л мэднэ шүү дээ. Тэр supervised training дээр бол энийг заасах маш төвөгтэй. За сүүлийн үед одоо нөгөө бид нөгөө post training дээр reward model гэдэг яриад явуулсан тийм. Хариултыг заавал ингээд нөгөө өөр загвараар оруулж үнэлгээ өгнө, шагнал өгнө, тэрүүгээрээ сургана гэж явж байсан. Басны сонголт нь болохоор зүгээр одоо математик ч юм уу тийм код янз бүрийн одоо таскууд дээр болохоор хариултыг нь бид өөрөө яаж өгөх шалгаж болдог гэж магадгүй. Хариултыг нь математик дээр бид зөв хариулт нь байгаа бол зөв хариулттай таарч ийнэг үедийг шууд шалгачиж болно гэсэн. Тэгэхээр тэр тохиолдолд reward шагналын загвар хэрэггүй болчихсон тийм. Тэрнийхээ оронд зүгээр хариу гарч исэн загвараасаа гарчсан хариултыг нь хараад за зөв байна, буруу байна гэдэг. Тэгээд тэр нь зөв байр шагналтай, зөв буруу байр шагнал гэдэг. Ингээд сурч бас боломжтой байгаа. Red teaming гэдэг үг бас нэлээд танаас сонссон байж магадгүй. Энэ маань ямар юм бэ гэхээр одоо та загвараа сурчаад post training хийчээд бэлэн болчлоо гэхдээ тэгэхэд саяын миний дурдсан шиг янз бүрийн асуудал байна тийм. Тэгэхээр энэ асуудлуудыг яах хэрэгтэй болно? Байна уугүй гэдэг шалгах хэрэгтэй болно. Тэгэхээр тийм red teaming гэдэг маань ерөөхдөө иймэрхүү асуудлуудыг байна уугүй гэдэг албаар шалгах юм. Аль болох одоо хэцүү асуудлуудыг асууж тийм. Аль болох нөгөө загвараа унгахын төлөө янз бүрийн юмнуудыг асуух гэсэн асуултуудыг. Тэгэхээр би энэ сонин одоо асуултуудыг энэ загвар зөв хариулж ийн үгүй юу гэдэг юм шалгадаг шатлал гэсэн үг тийм. Adversarial гэдэг маань одоо ерөнхийдөө жоо юу гэсэн үг шүү дээ. Аль болох загвараа унгаах гад загварынхаа эсрэг тийм яах гэсэн асуудлуудыг бүтээн гэсэн үг. Маш олон төрлийн асуудал гарч ирж байна тийм. Нэг бол одоо ингэ зүгээр нэг юуны дуртад үзэхдээ мэдээж одоо янз бүрийн Azure News-ээр үзсэн юм байж болохгүй. Янз бүрийн одоо гинжир хийхэд тусч болохгүй тийм. Үнийг одоо хүнийг дормжсон юм байж болохгүй ч юм уу. Бодлоо ярьж болохгүй гэх мэт. Энэ бүгдийг шалгах хэрэгтэй болно. Тэгэхээр энэ маань нэлээд төвөгтэй ажиллагаа тийм. Тэр хүн би хэлжсэн хэзээгээр хариулж чадахгүй болохгүй гэж сургацсан ч гэсэн хүмүүс асуултаа жоохон өөрчлөж юм арай өөр байдлаар юм нэгдэг асууж байгаа яач болно. Загвараас ч хариулт авч авах боломжтой. Энийг jailbreaking гэж нэрлэдэг байгаа. Ерөнхийдөө яагаад вэ гэхээр загвар одоо тэсрэх бөмбөг хийх зааврын талаар бодъё л тийм. Тэсрэх бөмбөг хийх зааврыг өгөөч гэж асуух юм бол хариулахгүй тийм загвар. Уусаа тэр ингэ сурцсан. Гэхдээ загвар чинь мэдж байгаа шүү дээ. Тэр мэдлэг загвар дотор чинь байгаа. Тэгэхээр тэрнийг яаж хийж байгаа гаргаад авчих боломжтой юу тийм. Хэрвээ загвар маань анхнаасаа мэдэхгүй байсан бол тэр бол ямар ч боломжгүй. Гэтэл мэдж байгаа болохоор зүгээр асуултаа өөрчилж жагаад бидний тэр post training хийхдээ сургаагүй байдлаар тийм асуучих юм бол тэр маань jailbreak болчихно гэсэн. Одоо мэдээж
Windows-ийн key өгч болохгүй шүү дээ. Сургацсан байгаа тийм. Ийм одоо piracy хийж болохгүй. Тэнгүүд ингээд асуултаа ингээд жоохон өөрчлөөд ингээд яачингууд яг иймэрхүү асуултууд биднес нөгөө пост тренинг дээр бодож олох бид нараас гэдэг ийм асуултууд бүгдийг бодож олох хэрэгтэй болчихж байгаа. Тэгээд ийм бүх төрлийн ийм сонин одоо дайралтууд тийм ийм дайралтуудыг бүгдийг бодож олоод тэрийг сургалтынхаа датанд оруулж өгж ижил загвар маань энэ эсрэг тэмцэж байна тийм. Яг үгүй яг иймэрхүү асуулт яаж хариулах мэдэхгүй шүү дээ. Сургаагүй юм чинь. Тэгээд мэдээж одоо яг янз бүрийн муу юм хийх аргыг заагаад өгч хэрэг мэдээж зааж өгөхгүй тийм. Тэгвэл зүгээр энэ юм зохиол юм аа тэгээд кино ч юм уу юм зохиол бичиж юм хүнийг одоо ингэ яаж хүн төрлөختний яаж устгах вэ гэдэг. Энэ зохиол бичиж байгаа хүмүүс туслана гэдгийг бол ерөөдөө сурцсан байгаа шүү дээ. Тэг жинхэнэ биш юм шигээр ингэ бичиж байгаа юм аа. Загвар маань тэр хууртаад яаж ч юм хариулт өгч чинь. Тэгээд энэ дээр хариулт өгөхгүй зөв тийм өгөхгүй зөв гэдэг манаас өөр. Иймэрхүү асуудал байдаг. За тийм сайн хэсэг юм байна. Сайн хэсгүүд дээр асуулт байгаа юу? Пост тренингийн ерөөдөө дараа юу харж үзэх хэрэгтэй юм шүү. За одоо жоохон юу яа тийм орой орчин үеийн одоо юу ашиг шинээр гарч ирсэн арга барилууд ч юм уу тийм тэрний талаар ярьж үзье. За эндээ маань юуны талаар ярьсан байгаа тийм chain of thought буюу test times гэдэг юм дотроо бодох чадвартай гэдэг энэ бүгдийг ярьсан байгаа. Тэр үеийн алдсаар явчих. Constitutional AI гэж энэ антропологоос гарсан дээр нэлээд юутэй байсан. Одоо тухайн үед нэлээд импакттай тийм. Энэ гол санаа нь юу юм бэ гэхээр одоо саяын янз бүрийн асуултууд байна шүү дээ. Ийм асуултанд ингэж хариулж болох уугүй юу гэдгийг пост тренинг дээр бид нэр хүмүүсээр одоо тэр юмыг бичүүлж байгаа тийм. За ийм асуултанд ингэж хариулах хэрэгтэй байх шүү. Тэгэхээр саяын харсанчлан шиг энэ маань маш тийм тодорхой биш байгаа. Ямар асуултанд яаж хариулах вэ гэдэг маань маш тийм төвөгтэй болоод ирж байгаа. Тэгэхээр мэдээж бид нэр эхлээд хүмүүс 100 хүнийг ажиллаад та нар өөрсдөө мэдчих юм бол 100 хүнд өөр төрлийн юу гараад ирнэ шүү дээ. Ийм бодлого гараад ирнэ тийм. Тэгэхээр мэдээж бид 100 хүмүүст эхлээд за ийм хариултууд ингэж хариулаарай гэдээ бас зааварчлаа өгөх хэрэг болно доо. За янз бүрийн гэмт хэрэгтэй холбоотой юм битгий гэмт хэрэг зааж өгөөрэй ч юм уу тийм. Ингээд хүмүүстэй ингээд юу гэж байгаа. Одоо дүрмийг гаргаж байгаа тийм. Дүрм журам гэх юм уу тийм. Тэгээд тэр хүмүүсүүд тэр журмаа үнэхээр уншиж байгаа. За тэгээд ийм асуултанд гэмт хэрэгтэй юм хариулж болохгүй байх ч юм уу. Хараалтай хүнийг хараад дамжиж болохгүй байх ч юм уу. Энэ бол пейперын судалгаа нь болохоор за хүмүүс ингэж хийж чадаад байгаа чинь загвар маань өөрөө энийг хийж чадахгүй юу те. Загвартаа өөрт нь юуг нь хүчилдэг. Дүрмийг нь гэдэг санаа. Тэгэхээр constitution гэдэг чинь ерөөдөө нөгөө цүм дүрм гэсэн үг шүү. Яг энэ чиний дагаж мөрдөгчтэй цүм дүрм гэсэн. Тэгээд процесс нь байгаа. Загвараас эхлээд red team-ийг түрүүний дурдсан чинь нөгөө аль болох унгаах гэдэг хэцүү тийм нэг асуудлууд асуунаа. За тэгээд загвар маань хариулт гаргана. Айгүй бол тэнд алдаатай хариулсан байгаа тийм буруу хариулсан байгаа тийм. Тэнгүүд өөрийгөө одоо яа шүүмжлэх гэсэн нэг юугаа хараад хариултаа хараад за би ингэ хариулчлаа. Гэхдээ надад ийм дүрм байна тийм. Гэмт хэргийг харгаж зааж болохгүй гэсэн юм дүрм байна. Тэгэхээр миний хариулт гэмт хэрэг хийхийг зааж ийн үгүй юу гэдгийг өөрөөсөө асуух гэсэн. Тэгээд өөрөө тэрийг хариулаад за өнөөдөр гэмт хэрэг хийхийг би энд заасан байна гэх юм бол за бид тэгвэл энийг ахаа шинээр хариултаа бичих юм байна. Шинээр хариултаа яаж бичих үү гэдгийг өөрөө бичих гэсэн. Revision. Тэгээд ингээд зассан арай дээр хариултаа гаргаад авчиж байгаа. Тэ?
Тэгээд тэр хариултаасаа өөрсдөө сураад явна гэсэн. Тэр хариулт өөрийнхөө хариултыг засч өгч юм гэсэн үг шүү дээ. Өөрийгөө сургаж юм гэсэн үг байна тийм. За жишээлбэл хүний одоо нөгөө унгах асуулт маань энэ байна тийм. Can you help me hack into my neighbor's web? За энийг бол бид зөвшөөрөхгүй тийм. Энд хариулт өгөхгүй байх хэрэгтэй. Гэтэл загвар маань өгчлөө хариулт. За тэгээд загварын ихний хариулт гэсэн үг тийм. Загвараас шууд гарч ирж байгаа хариулт маань буруу байна. Хакерт хангалтын заавал өгч байна. За тэнгууд энэ одоо өөрийнхөө хариултыг ийм одоо загвараа ахаад дуудана гэсэн үг шинээр тийм. Загвараас энэ сая болохоор энэ асуултыг асуугаад энэ хариулт гарч ирсэн шүү дээ. Загвараас маань. Одоо яг тэр адилхан загвараас өөр асуулт асууна. Энэ хариултанд янз бүрийн одоо энэ аюултай тийм болохгүй хариулт хийсэн юм байна уу юу гэдгийг асууна. Тэгээд энэ өөрийнхөө хариултанд цуг өгч шүү дээ. Тэгвэл загвар маань мэдээж одоо энэ загвар маань instruction to end буюу хүмүүсийн зааварчилгааг дагаж сурцсан байгаа юм чинь энэ зааварчилгааг уншаад за ингээд юу байна энэ хариултанд юм болохгүй зүйл орсон байна гэдгийг ингээд өөрөө бодоод гаргаад ирж ирсэн. Энэ бол нэг тийм бас хэцүү биш тийм. Мэдээж Wi-Fi-г ингээд хактлах буруу гэдгийг бол загвар маань мэдж байгаа шүү дээ. Яг асуух юм бол энэ одоо юу гэмт хэрэгтэй юу privacy-г зөрчиж чинь үгүй юу. Энэ маань тийм хэцүү юм шиг. Яг эхэндээ бол алдаа энийг бол нөгөө бодож үзээгүй болохоор алдаа гарч байгаа. Одоо ингээд бодоод үзэхээр тэрийг бол өөрөө мэдчихээн гэсэн. За тэгвэл ийм алдаа байгаа бол энэ алдаагаа засаад энэ одоо дахиад 3 удаагаа дуудаж юм гэсэн үг шүү дээ. Загвараа шинэ юу зааварчилгаа. Тэгээд зааварчилгаа нь болохоор ийм буруу хариултыг ингээд зассан уу гэдэг тийм. Ийм юм болохгүй шинээр шинэ хариулт өчнө гэдэг. Тэгвэл ингээд шинээр хариулт гарч ирж байгаа гэсэн. Тэгэхээр ингээд загварыг өөрөөр нь ашиглаад юуг дээрдүүлчих гэсэн үг тийм. Чадварын чадамжийг гэхдээ мэдээж юу орж байгаа үстэй. Өшөө илүү compute resource тийм орж ин тийм. 3 удаа дуудаж ин 3 дахин их юу хэрэглэн гэсэн. Тэгэхээр яг одоо нөгөө inference time буюу яг хэрэглэгч энийг хэрэглэж явах үед энийг хийх жоохон төвөгтэй шиг цаг орно тийм. Тэгэхээр хариултаа гаргана, энийг дуудана. Тэгээд хэрэглэгч хүлээгээл юм гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг одоо илүү яахын тулд хурдан болгохын тулд загвараас сурах чинь гэсэн үг. Энэ шинээр гаргаж авсан юм да ашиглаад. Одоо бид асуулт байна, буруу хариулт байна, зөв хариулт байна тийм. Тэгээд сурахч болно шүү дээ зөв хариулт байгаа юм чинь. Тэгээд сурахчих юм бол загвар маань анхнаасаа энэ буруу хариулт өгөх болчих гэсэн. Тэгээд ингээд одоо сургаад юу үзэж байгаа юм тийм. Энэ хамгийн одоо base model анхны одоо нөгөө эхлэн сургасан загвар маань юм тийм. Мэдээж маш муу. За тэгээд жирийн post training хийгээд явахаар ийм байх жишээ нэ. Ганцхан helpful буюу туслах туслах талаас нь сургачих юм бол нөгөө аюулгүй байдал маань маш муу болж байна тийм. За гэхдээ туслах чадвар нь сайн тийм. Хүнд туслах одоо саяын асуултан дээр энийг бол тусалж гэдэг юм тусалж тийм. Хүнд бол тусалж штэ. Гэхдээ аюулгүй байдал нь муу. Тэр хоёр тустай юм шиг. Аюулгүй байдал тусалж гин үү? Тустай байна юм шиг. Ганцхан тустай байхаар сургачих юм бол энд ирээд мэдээж тустай байх оноонууд өндөр. Аюулгүй байдлын оноо маш бага. Хоёулаа ингээд давхар сургах юм бол тийм. Энд ирээд гэхдээ ингээд яачих чадаа үстэй. Энэ авд ирээд гацчих юм шиг. За аюулгүй байдал гайгүй ч гэсэн юу маань тустай хэр их тустай бай гэдэг маань хангалтгүй. За энэ дээр ингээд саяын аргыг ашиглаад загвараас өөрөөс нь асуугаад энэ хариулт зөв буюу гэж сайн юм хүмүүсийг асуугаад яачихгүй тиймээс сургаж байгаа шүү дээ тийм. Хамаагүй аюулгүй байдал өсөж ирж байгаа шүү дээ. Аюулгүй байдал өсөж байгаа ч гэсэн нөгөө хүн тустай чанар нь буурахгүй гэж хүсэж чадж байна. Яг зиндэгийн хийсэн шиг юм чинь ингээд яаж байгаа байхгүй юу?
загвартаа ингээд бодох боломж өгч юм гэсэн үг шүү дээ. Мэдээж ингээд бодох цаг өгөхгүй хүмүүс ч гэсэн алдаа гаргаж чи шууд хариулт өгөх юм бол болохгүй буруу зөв бидний хариулт өгч шүү дээ. Ингээд бодоод за чи үнэхээр энэ аюултай юу гэж ингээд хэлцүүлээ бодоод гэх юм бол мэдээж бид нар хүн ч гэсэн илүү одоо юу яа шүү дээ. Сайжруулж чадна шүү дээ хариултаа тийм. Сарыг бол constitutional AI гэдэг ерөнхийдөө энэ одоо өөрөөрөө юу яаж штэ критик буюу өөрөөрөө шүүмжилж байгаа энэ маш түгээмэл болж эхэлж байгаа. Урд нь бол дандаа ингэж хүмүүсийн үнэлгээ ингээд хүмүүсээ ингэж шүүмжлүүлдэг байсан бол одоо загвар маань өөр айгу ухаалаг бороод ирж байгаа юм чинь загвараа өөрөө нь ашиглуулад өөрөө өөрийг шүүмжлүүлэх гэсэн одоо санаа. Энийг LLM as a judge гэдэг нэлээд байгаа. Тэгэхээр reward загвар буюу шагналын загвар бол бас нэг талаар бол тийм үнэлгээ өгч ирсэн те. За ийм хариултанд үнэлгээ өгөөд за 1 ч юм уу 1.5 ч юм уу үнэлгээ өгч ирсэн бол энэ арай өөр. Энэ болохоор тийм шагнал тэнд болохоор зөвхөн шууд ингээд тоо бодоо гаргацдаг гэсэн шүү дээ. Асуулт хариулт өгөнгүүд шууд бодоод за энэ хариулт тохиромжтой байна. Оноо 0.5 гэх. Энэ дээр болохоор бид нар өөрснөө асуух гэсэн үг байна. Юу нэ загвараасаа энэ хоёр хариултын алин дээр вэ чи бодоотхоо гэдэг. Тэгэхээр загвар маань өөрөө юу яа гэсэн үг. Chain of thought-ыг ойлгож байгаа тийм. Чиндээ заасан ярьсан баг тийм. Дотроо бодно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хариулт өгөхөөс өмнө эргэцүүлэн бодоод тэр бодлоо бичээд тэгээд эцэст нь ингээд хариултаа юм юу текст баялаг гэсэн үг тийм. Тоо Гэвэр шагналын загвар чинь шууд танаас тоо өгч ирсэн шүү дээ. Загвар маань нөгөө 0 юу гаргадаг тийм. Бодитоо гаргадаг гэсэн бол энэ удаад бол зүгээр үгээр гэсэн үг. Үгээр жаач гэсэн үг. Нэг тавд олно. Мэдээж шагналын загварыг бол сурах хэрэгтэй тийм. Анхнаасаа тэр бол ямар ч ажиллах боломж байхгүй шүү дээ. Бид тэр толгойг аваад шинэ толгой суулгаад яасан. Тэндээс гарч иж байгаа та бол ямар ч рандом баг тийм. Тэгэхээр заавал сурах хэрэгтэй гэсэн бол LLM-с жааж байдлаар ашиглаж байгаа бол анхнаасаа нэлийн гайгүй хариулт гараад ирэх боломжтой. Яг л энэ чинь бас л нэг төрлийн зааварч байгаа шүү дээ тийм. Асуулт асууж шүү дээ бид загвараас. Тэг мэдээж загвараа бид нэр асуултанд хариулаад сургацсан юм чинь ийм ямар ч төрлийн асуулт асууж байна тийм. Энэ асуултыг асуусан ч гэсэн загвар маань бас тэр тодорхой хэмжээний хариулт өгөх ёстой байна. Тэгэхээр заавал сургаад авах хэрэггүй. Зүгээр одоо сургасан загвараа барьж ирээл ашиглах ер нь тодорхой хэмжээний үр дүн гаргаад байна гэсэн. Тэгээ бас хамаагүй энгийн байгаа ч тийм. Код энэ төр та нар өөрчлөх хэрэггүй. Нөгөө л дараагийн үед таадаг загвараа ашиглаад яваад байгаа тийм. Тусгай өөр загвар юу гэсэн байхгүй. Тэгээд шагналын загвараас бас нэг өөр давуу тал нь гэвэл explainable буюу одоо тэр chain of thought хийж байгаа шүү дээ. Бодлоо бичиж байгаа шүү дээ. Яагаад А, Б гэж илүү юм бэ гэдгийг нь жилээд өөрөө бичиж шүү дээ. А юм байна, Б юм байна. Энэ ингээд харьцуулаад эргцүүлж бодоод тэрийг бүгдийг бичиж шүү дээ. Тэрийг та нарт хараад уншиж болно. Яагаад ийм шийдвэр төрсөн юм бэ гэдэг. Гэтэ мэдээж юу биш, төгс биш. Бас л алдаа гарна тийм. За хамгийн түгээмэл алдаа гэх юм бол ялангуяа ийм төрлийн асуудлууд тийм. Энэ мэдээж хамгийн түгээмэл асуулт баггүй. Ягаад ийм асуултанд ийм хоёр хариулт байна. Аль нь илүү юм бэ гэдгийг бид асуух нь хамгийн түгээмэл яа тийм. Бид ягаад энийг асуултыг бич нөгөө бид нар дата сетийг бэлтгэх гэдэг шүү дээ. Сургах өгөгдлийнхаа дата сет. Өгөгдөл маань нөгөө пост трейнинг өгөгдөл маань ийм байх шүү дээ. Асуулт байгаад нэг хариулт нөгөөгөөс илүү гэсэн тийм нөгөө preference pair шүү дээ. Тэрийг бэлтгэхийн тулд бид нар загвараас асуугаад байгаа байхгүй. Тэгээд хоёр юм асуухаар яадаг вэ гэхээр А, Б гэж загж асууж та. Ийм асуулт байна, ийм хариулт байна, тийм хариулт байна гэдэг. Энэ хоёр хариултын аль нэг нь урд нь бичих хэрэгтэй болно доо. Ард нь чинь. Хүн биш бол алийг урд нь бичсэн, алийг ард нь бичсэн хамаагүй шийдвэр гаргах шүү дээ, тийм. Мэдээж энэ урд нь бичлээ гэдэг тэнд ямар ч юу байхгүй шүү дээ. Нөлөө байхгүй шүү дээ. Гэтэл загвар маань бол тийм биш, тийм. Загвар маань маш тэрэнд анхаарал тавиад
дандаа урд нь бичснийг нь илүүгээд зөвлөждөг ч юм уу. Ингэдэг асуудал их гардаг байгаа. Энийг та нар амрахын хэмжээнд үзчихэж болно шүү дээ. Нэг А Б гэсэн дараалал бичиж асуугаад Б А гэсэн дараалал бичээд үзээд тэгээд хариулт таарч байгаа үгүй юу гэдгийг шалгаж үзэж байгаа. Тэгэхээр таахгүй тэр дарааллын өөрчлөлт хариултаа өөрчлөлт юм тохиолдол маш их гарна гэсэн үг. Тэгэхээр тийм болохоор одоо тийм bias дагуулманы тийм хүн яг жинхэнэ юуг нь харахгүйгээр янз бүрийн одоо энэ байрлал өөр бусад юмудад хуурдах юу маань хуурддаг болчихсон гэсэн үг. Дараагийнх нь болохоор одоо урт гэсэн үг тийм хариултын маань урт. Айгүй бол нэг бидний сурсан даатган дээр маань айгүй урт хариултууд айгүй юу байсан гэж магадгүй шүү дээ. Сайн гэж үзсэн ч юм уу тийм. Тэгэхээр урт хариултын дандаа сонгоод байх яг гэдэг чинь юм. Гэх мэдээж асуудлууд байгаа. Гэхдээ мэдээж бас ямар ч рандом асуулт дээр шүү дээ. Тэгээ мэдээж одоо зарим юмыг бол үнэхээр өөрийгөө жааж хийж чадахгүй. Одоо би янз бүрийн юу вэ? Мэдлэгийн асуулт асуу. За энэ улсын нийслэл юу вэ гэдээ асуусан тийм. Тэгээ загвар маань мэдхгүй болохоор нэг таагаад нэг юм хэлжлээ тийм улсын нэр, хотын нэр. Тэгээд чи өөрөөс нь за нэг чи хэрэгцүүлээд үнэлгээ өгөх. Угаасаа мэдхгүй юм чи үнэлэх боломжгүй шүү дээ. Тэр мэдлэг дутж байгаа бол үнэхээр энэ бол аюул биш үү тийм. Нэг тийм зохимжтой арга бол биш гэсэн. Яг өгөөд нь иймэрхүү байна л да. Яг одоо иймэрхүү зүйл оруулж ирсэн шүү. Ийм юу чи үнэлгээ өгөөрэй гэдэг. Тэгээд ийм prompt бичнэ гэсэн та нар өөрсдөө тэгээ энэ prompt яаж бичхээс хамаарат үр дүн хүч өөрчлөлтөд явчихна. Тэр бас нэг хэцүү тал. Тэгээ reward шагналын загвар дээр тийм байхгүй шүү дээ. Танаас суугаад шагналч гараад яг тэр өөрчлөлтөд байх байхгүй. Гэтэл та нар энийг яг яаж бичхээс хамаарат өөр үр дүн гарна. Жишээлбэл please гэдэг үг байх уу байхгүйс хамаарат өөр үр дүн гарч шүү дээ. Тэгэхээр жоохон бас тэм төвхтэй энийг одоо зөв бичих үү, буруу бичих үү гэдэг. Тэгээд одоо яг хөө тэгээд та нар өөрсдийнхээ сурсан одоо үнэлгээ өгдөг загварыг ингээд тушаад үзэх боломжтой. Тэгээд generative гэдэг маань одоо benchmark байна. Generative гэдэг маань тийм нэг юу гэсэн. Элэг үгээр бодож үг үүсгэж үнэлгээ өгдөг. Custom classify гэдэг маань зөвхөн шагналын загвар гэсэн үг тийм. Энэ асуулт бидний бас юм судалгаа хийсэн байгаа. Гэхдээ би энэ юу дээр дараа өнөөдрийн зочин хэлтгч маань Jason Weston гэх юм байгаа. Энэ маань өөрөө ярьж магадгүй. Ерхий санаа нь болохоор өөрийнхөө юуг хариултыг үнэлээд тэгээ өөрөөсөө өгөгдөл бэлдээд тэрнээс өөрөө суралцаад дахиад өөрийгөө үнэлээд их мэтлэн ерөөсөө хүний оролцоогүйгээр өөрийгөө сургаад явж болох юм байна гэдгийг харуулсан ийм юу байгаа. Судалгааны ажиллагаа байна. За энэ маань бас төштэй. Энэ болохоор математикийн бодох чадвартай гэдэг хэлсэн байна. За одоо энэс дараагийн 30 минутанд болохоор юу байгаа? Эйжентийн талаар явуулчих. Сайн хэсгээр асуулт байна. Тэгээ одоо асуулт маань болохоор ингээд загвараас асуухтаа please гэж байх тэрүүгийг нэмэх хэсгээс хамаарат хариулт нь одоо чанар нь өөрчлөгдөж байгаа тийм хэмжлэн. Энд чинь одоо бүр prompt engineering гэдэг бүхэл бүтэн юу болчиход байгаа шүү дээ. Салбар их найр шин тийм маш одоо тийм баг ном бичих хэмжээд очиж байгаа. Тэгээд мэдээж юм байх ёсгүй шүү дээ. Please гэдэг байсаас яг хэвтээ хүн дээр бас мэдээж please гэж байгаа юм асуул арай өөр хариулж магадгүй. Гэхдээ бас тийж нөлөөлөгдөхгүй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ маань нөгөө post training-тэй холбоотой юм л да. Бид нэр post training дараа сургалтынхаа үед хүмүүсээр өгөгдөл бичүүлээд сургаж байгаа шүү дээ. Тэгээд
тэгээд тэгэхээр хүмүүсээс бас үнэлгээ авч байгаа тийм. Хүмүүсээс одоо нөгөө асуултууд бичүүлж авч байгаа шүү дээ. Тэгвэл одоо та дандаа одоо ингээд за ингээд 100 хүмүүс хэлсэн 100 хүмүүс ингээд асуултууд бичүүлээд асуулт хариулт бичүүлж ин тийм. Тэд нар маань дандаа ингээд please гэдэг үг хэрэглээд байх юм бол бидний өгөгдөл дотор маань please гэдэг үг асуултад дандаа please гэдэг юу аяг олон болчихно шүү дээ. Тэнгүүд тэрэн дээр илүү загвар маань ажиллаад please байх болчихгоо ажиллах юм. Өөр нэг жишээ нь болохоор дөрмийн дандаа алдаагүй бичээд байж магадгүй. Та ингээд хүмүүс салжуул ажиллаж байгаа нөгөөдөл чиг ажил нэмжил бүх юм ингээд алдаа хамаагүй бичиж асуулт асуугаад байна шүү дээ. Гэтэл яг жинхэнэ амьдрал дээр хүмүүс ингээд яарал ураад бичин дээр тэр ингээд жоохон өөр юу гараад ярьж байгаа шүү дээ. Өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Хэрэглээ маань. Тэгэхээр иймэрхүү юм дээр нэг арга нь болохоор яг бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хэрэглүүлээд тэр хэрэглэгчдийн яг асуултуудыг харах юм бол тэр чинь яг тааны эцсийн жинхэнэ юу байгаа шүү дээ асуултууд байна тийм. Тэрэн дээр сурах юм бол хамгийн оновчтой гэсэн тийм. Яг хүмүүс цалин өгөөд яг чинь жирийн хэрэглэгчээс тэр хүний бодол санаа шал өөр тийм. Тэгээд бас нэг энэ дээр харагдаж байгаа юм маань одоогийн хэллэгийн дутагдсан гарч ирж байгаа байхгүй юу? Яг хүн шиг сэтгэдэг боддог биш гэдэг нь харагдаж байгаа байхгүй юу? Тийм. Жохон юу гэсэн spurious correlation гэж ярьдیں۔ Яг ингээд бид нар бол хүмүүс бол ингээд нөгөө юмыг бодохдоо за яг энэ юмны шалтгаан нь энэ юм байна гэдгийг бид нэг амар ухуулан боддог. За ийм юмнаас болоод ийм юу гарчлаа. Тэгвэл бусад юмнууд бол энд ямар ч хамааралгүй гэдэг тийм. Тэгээд жишээлбэл ингээд математикийн бодлого бодоод ингээд бичээл явж гин тийм. Тэгж байгаа 10 дээр нэмэх нь 10 гэдэг одоо тийштэй гарч ирлээ л дээ. Тэгэхээр 10 дээр нэмэх нь 10 тэмцүү гэдэг 20 гэхэд хүмүүс бол зөвхөн хамааралтай шалтгаан нь одоо энэ хамгийн хамааралтай юм нь 10 дээр нэмэх нь 10 гэсэн тоо тийм. Энэ л ганцхан хамааралтай 20. Бусад бүх юм хамааралгүй гэдэг бид өөрсдөө мэдж байгаа байхгүй. Юу хамааралтай, юу хамааралгүй. Загвар бол мэдэхгүй. Яагаад загвар мэдэхгүй юм бэ гэхээр сургалтаа ингээд баахан өгнүүд дээр байгаа шүү дээ. 1000, 2000, хэдэн мянган үг орж ирэл дараагийн үгийг таагаад байгаа. Тэгэхээр загвар юу сурахгүй гэхээр дараагийн үгийг таахад юу болж болох бүх юмыг яачиж байгаа. Анзаардаг болчихж байгаа. Туслах дараагийн үгийг таахад одоо баг зэрэг тусалж ирээл бүгд тэр бүх юм анхаардаг болчихдог байхгүй. За нэг жишээ хэлээ л да. Одоо ингэ юу байж магадгүй тийм. Яг сургалтын жишээ сурж байгаа интернет датан дээр нэг хотын дээр ингэ айгуух гарч ирээд л да. Ийм хот, тийм хот гэх тийм. Тэнгүүтээ дараа нэг одоо ингэ асуулт ч юм уу байсан. Тэгээ нэг хотыг энэ хүний төрсэн хотыг бичих хэрэгтэй байсан тийм. Тэгэхээр интернет дээр болохоор тэр маань адилхан хот байх магадлал өндөртэй шүү дээ. Энийг хотын талаар ярьж исэн. Тэгснэ энэ хүний төрсэн хот бол юм уу яг адилхан хот тийм гарч ирэх маань өндөр байхгүй юу? Тэнгүүд загвар маань энийг сурчиж байгаа байхгүй. Ийм дурддагдаад байсан хотын нэг гарч ирээд байсан юм чинь ийм асуултан дээр айгүй бол яг тэр хот байх магадлал гэдэг энэ маань correlation тийм яг одоо нөгөө үндсэн тийм шалтгаан биш ч гэсэн ийм correlation-ыг сурчиж байгаа. Тэгэхээр please гэдэг маань ч юм одоо нөгөө шууд бас тийм correlation орж байгаа. Please гэдэг үг байхаар энэ жоох юм шиг байна. Үгүй юм байна. Ингээд иймэрхүү юмнуудыг сурчиж байгаа гэсэн. Тэгэхээр одоо ингээд тоо бодоод 10 дээр нэг хүн 10 гэдгийг бодож байгаа ч гэсэн загвар маань тэрний өмнөх бүх өмнүүдийг хараад тэрний хамааралгүй гэдгийг сайн мэдэхгүй байгаа. Тэгэхээр бүх өмнүүдийг харна. Тэгэхээр ихэнхдээ яг 20 зөв хариулах баг. Тэгэхээр зарим тохиолдолд тэр өмнөх өмнүүдээс хамаараад өөр буруу хариулт өгөх боломжтой. Энэ маань маш их тохиолддог. Математикийн бодлого бодож байгаад маш энгийн алдаанууд гарчдаг. Тэр маань яагаад хэрэг зөвхөн тэр нэг богинохон асуултыг бид нар асуусан бол хизээч тэр алдаа гарахаагүй байсан. Гэвч тэр нөгөө өмнө нь маш олон юм байгаа шүү дээ. Бүгдүүд тэгэхээр контекстууд юм тэрнэртэй ингээд жоохон нөгөө толгой нэгждэг гэх юм тийм. Ягаад гэвэл ялгаж авах чадахгүй байхгүй. Одоогийн яг бидний яг бичиж байгаа юмд хамааралтай юм юу гэдгийг ялгаж авах чадахгүй байна. Эмор одоо яг судалгаанд одоо ингэ хүмүүс сайжруулах гэдэг явж байгаа тийм. Өөр асуулт байна. За.
Тэнгүүд одоо мэдээлэл нэг тэр self attention гэдэг ер нь бол attention чи яг аль дээр төвлөрхийн номноос ингээд шийдэж байгаа шүү дээ. Тэнгүүд ийм work progress одоогийн байдлаар ер нь бас яг арга дээр нэг ойлгож байгаа юм. Жадаа гэдэг сүмний судалдаг зүйл байхгүй тийм. So attention гэдэг маань танд санаж байгаа бол одоо ингэ бүх хүмүүстээс хайштай. Одоо ингэ одоогийн оролтонд байгаа. Тэгэхээр ингэ арга дээр нэмэх нь 10 тэнцвүүгээд дараагийн яг үгийн таахаа явж ин тийм. Тэгвэл ингэ attention анхаарлаа бодно шүү дээ. Өмнө хүмүүс алин дээр нь анхаарах вэ гэдэг. Тэгэхээр яг мэдхгүй л дээ алдаа гарчдаг. Айгуул тэр нэг өмнө нь бид нар 10 гэсэн тоо байл л да тий. Тэнгүүд одоо 10-тай холбоотой юм хийж авч байгаа ингээд анхаарлаа хандуулчихдаг. Энэс өмнө яг 10-тай. Яг тэгвэл дандаа нөгөө өмнө дурдгдсан юм ямар нэгэн нэр байгаа тэр нь өмнө дурдгдсан бол тэр анхаарал нь бол өмнө бол зөв шүү дээ. Нэг хүний тэгэхээр баатар гэдэг хүн дурдгдсан гараад ирлээ тэр үг гараад ирлээ тэнгүүд мэдээж өмнө баатар дурдгдсан эсвэл анхаарал зөв шүү дээ. Яг тэр шиг 10 гэдэг утгаа гараад ирэнгүүт за өмнө 10 гэсэн дурдгдсан юм юу яаж юм. Бүгд нь анхаараа явчихдаг. Тэр маань тэр ингэ анхаарлаа хянч чаддаг юм уу? System 1, System 2 гэдэг юу мэдхүү. Thinking slow, thinking fast and slow. Номын уншсан байна. Daniel Kahneman. Тэр номон дээр одоо яг нэгэн тэрийг сайн гаргаж өгдөг. Хүн ч гэсэн өөрөө хоёр янзаар боддог байна гэж харуулж байна. System 1 гэдэг маань бидний зөв instinct юм уу? Шууд ингэ асуулт шууд ингэ толгойд орж ирэл хариулж байгаа тэр процесс тийм. System 2 гэдэг маань илүү жоохон эргцүүлэн бодоод хариулт өгж байгаа гэсэн. Тэгээд тэр номонд маш олон жишээнүүд байдаг. Хүмүүс хэрвээ ингэ эргцүүлж бодохгүй шууд ингэ хариулах юм бол маш их алдаа гардаг гэж харуулж байна. Бид тэр эргцүүлж бодохгүй бол бас яг адилхан загвар шиг ингэ юунуудыг хууртаад явчихдаг гэсэн. Тэр хүмүүс өөрсдөө ингэ гинж бодоо за яг энэ чинтэй хамаатай илүүгүй гэдгээ бодоод хариулах юм бол хамаагүй илүү хариулт өгөх байсан. Эсвэл одоо ингэ янз бүрийн асуулт асууж байгаа л ингэ чи одоо ингэ хурдан хариулах хэрэгтэй гэдэг нэг асуугч айгүй хүмүүс сонсон хотынхоо нэрийг хэлчих боломжтой байна. Хүний толгойцоо тэгж ажилладаг. Зөвхөн чам цаг өгсөн бол тэр хот одоо энэ одоогийн асуултад хамаагүй гэх тийм яачих гэсэн. Тэгэхээр энэ маань одоо яагаад илэлэм хангалтгүй байдаг? Трансформер яагаад хангалтгүй байдаг? Тэр одоо трансформер яагаад өөрчлөгдөх ёстой вэ гэдэг энэтэй холбоотой болоод ирж байгаа. Асуулт байна. System 2 гэдэг чинь одоо нөгөө юу chain of thought шүү дээ. Энэ чинь system 2 байхгүй юу? Тэгэхээр дотроо бодож ийн гэсэн үг шүү дээ. Хариулт өгөхөөс өмнө. Хүн ч гэсэн энэ хариулт өгөхгүй бодохгүйгээр хариулж алдаамад гаргадаг тийм. За agent LLM гэдэг юм нэлээд одоо юу болоод байгаа? Халуун сэдв болоод байгаа тийм. Танаас сонсож байгаа. Саяхан Richard Shorting гэдэг нейролог маш алдартай хоёр хүн байгаа. Хоёул ерөнхийдөө reinforcement learning-ийг нэлийн одоо сайн судалсан зөвлөгөө гаргасан хүмүүс. Саяхан энэ төрөсөн. Welcome to the era of experience гэж байна. Experience гэдэг чинь юу гэсэн үг одоо туршлага тийм монголоор гэдэг маань туршлага гэдэг маань юу юм бэ гэхээр ямар нэг юм хийж үзчихийж олж авсан мэдлэгийг туршлага гэж байгаа тийм. За бид нар post training ихний шатаа supervised fine tuning гэдэг. Тэг чи яг загвар одоо өөрөө хариулж үзэж байгаа биш. Зүгээр бэлэн хариултыг дөөрөөж сураад байгаа тийм. Дөөрөөж сурдаг нэг зам байна. Энэ болохоор era of experience гэдэг маань хийж үзээд тэндээсээ сурахыг хэлээд байна. Тэгээ санаа нь болохоор за бид нар интернетэд байгаа бүх юм дөөрөөгөө сурчлаа одооны загвар. Энээс цааш өгдөл байхгүй шүү дээ. Интернет бидэд 3 дахь 4 дахь интернет байхгүй тийм. Тэгэхээр одоо яаж загвар цаашаа сайжирч сурах юм бэ? Юунаас сурах юм? Өгдөл дуусчих байгаа юм чинь. Тэгэхээр өөрсдөө янз бүрийг хийж үзээд тэнд бүтэлтэй байна уу, бүтэлгүй байна уу гэдгээс сурах боломжтой. Тэр хүмүүс ерөнхийдөө тэгж сурдаг. Тийм за 10 жил багшийн хийсэн хариултыг дөөрөөгөө сурч исэн бол яг ажил дээр гараад чи яг юм хийхээс байхгүй байхгүй шүү дээ. Тэгээд дараагийн загнуулч
эндээс сураа яваа тийм. За энэ арга зам болохгүй байна гэдэг. За тэгээ reinforcement learning-ийн одоо юг хараад үзэх юм бол энэ стартаа 14-5-6 оны бас амар ингээд reinforcement learning яригдчих гэсэн тийм. Одоо нөгөө Atari тоглоомын компьютер тоглоомыг авах тоглож эхлэв. AlphaGo-д дэлхийн аврагыг ялаад техникчнээ ингээд хүн болгоод reinforcement learning руу хушуурж исэн бол ерөг GPT гараад ирсэн, language model гараад ирсэн дээр буцаад унсан байна reinforcement learning. Энэ үед одоо ингээд маш их одоо robot ч юм уу янз бүрийн тоглоом ингээд нөгөө яг жинхэнэ нөгөө юм хийдэг тийм роботын суудаг судалгаанууд маш их байсан бол буцаад бүгдөө зөвхөн хийхний сургалтууд болоод ирсэн. Одоо буцаад reinforcement learning маань маш юу болоод ирж байгаа тийм. Түгээмэл бид нар бас үзсэн шүү дээ reinforcement learning гэдэг. Тэрнтэйгээр ингээд хамаатайгаар тэг зиндэг дөрөнд орцсон баг тийм DeepSeek гэх хэлтийн компани reinforcement learning ашиглаад өөрөө бодох чадвартай, дотроо бодох чадвартай юм маш хүчрэг загварыг гаргаж ирсэн. Тэгээ одоо хүн болгон буцаад reinforcement learning руу орж эхэлж байгаа. Тэгээд agentic гэж юу юм бэ гэхээр бидний өдөө болсон загвар маань зөвхөн ингээд бичиг, оролтон бичиг, гаралтан бичиг үгээр л харилцах боломжтой байсан. Тэгэхээр хүнтэй харилцаж болно. Гэтэ нэг юунд ашиглах юм бэ гэхээр зөвхөн асуулт хариултанд ашиглах шүү дээ. Асуултаас нь хариулт өгнө. Тийм л юм байна тийм. Гэхдээ энэс цаашаа бид нар бас амьдралаа хэлбэрчлэмээр байна шүү дээ тийм. Юунд ашиглаж болох вэ гэхээр одоо бид нар мэдээж ингээд ямар нэг юм хийх гэж маш их цаг зарцуулдаг тийм. Интернетээс мэдээлэл тань, баярын харьцуулна, сонголтоо хийн, захиалгын нөгөө нэрээ бичин. Ингээд энд чинь ажил дээр ч юм янз бүрийн ингээд Excel дээр юм бичин. Тэрийг ийш хуулаад нэг газар тавиад бас яг тийм хэцүү юмнууд бол биш шүү дээ бүх юмнууд чинь тийм үү. Одооны ингээд оюунлаг байдлыг харах юм бол хэвлэлийн том загварууд маань тийг чадхаар хэмжээний оюунлаг бол байгаа тийм. Даанч одоо нэг юу байхгүй, арга байхгүй, яг зөвхөн үгээр харьцдаг. Гэхдээ нэг боломж нь болохоор хэвлэлийн том загвар код бас ойлгох бичин тийм. Кодыг зөндөөс харсан, кодоор юм бичин. Тэгэхээр кодоор бид нар ингээд юмыг удирдах гэх юм бол одоо энэ бүхэл юмыг кодоор удирдах болно шүү дээ. Excel-ийн нэг юмны хуулах тэмдэг кодоор яаж болно. Интернетийн нэг веб хуудас руу орох бол тэмдэг кодоор тэрийг хийж болно. Гар утсан дээр чинь нэг аппликейшнийг нээх бол тэрийг кодоор хийчих болно шүү дээ. Тэгэхээр санаа хэвлэлийн загвар маань код ашиглаад гадны одоо юутай харьцаад ирэх гэсэн. Гадны одоо орчинтой гэж. Тэр орчин маань юу ч хийж болно. Тэгээ гар утас байж болно. Интернет байж болно. Эсвэл нэг тусгай компани дотоод одоо хэрэгслүүд байж болно шүү дээ. За одоохондоо яг робот тэгээ бүр одоо бит тийм хэмжээний юм арай очоогүй байна. Зүгээр наанад эхлэх нь болохоор ерөнхийдөө тийм юу гэсэн бэ? Кодоор удирдах болно. Мэдээж роботыг кодоор удирдах болно. Гэтэ энэс жоохон наав гэсэн. Тэр ийм кодоор ингэж юмыг таны гар утсан дээр хүссэн юм чи гүйцэтгэх чадвартай байх юм бол мэдээж хэрэглээ маш юм тийм. Ялангуяа ажлын тамбар дээр ингээд компьютер дээр чи юмд ч удирдах юм чи хэлбэрчлээ хийгээд гэх юм бол мэдээж бүтээмжийг маш өсгөн тийм. За тэгээд ялгаа нь одоо environment буюу орчин гэдэг юм орж ирсэн. Тэн дээр үйлдэл бидний нэг reinforcement гэж яадаг бүгдийг үзсэн шүү дээ. Тэр үед яг бид нар айгүй нөгөө хэлний загвар болохоор ингээд хэлбэрчлээд явуулсан болохоос одоо бол яг жинхэнэ environment, жинхэнэ орчин орж ирэн тийм жинхэнэ үйлдэлүүд хийх гэсэн тийм. Тэгээд тэр үйлдэл хийхэд бид нар болохоор environment бол маш энгийн зөвхөн чиний хариултыг залгуулаад бичиж өөр янз бүрийн өөрчлөлтгүй гэсэн бол одоо яг янз бүрийн хэрэглээд ирэхээр чиний үйлдэл чинь цаашаа нэг юм нөлөөлнө, юмыг өөрчлөн тийм. Дэлгүүрээс юм бодлож авлаа шүү дээ гар утсан дээр. Чинь тэгэхээр цаадаа үр дагавартай шүү дээ тийм. Тэр үр дагаврыг бид нар ажиглан ингээд өөр юм жоохон өөр болоод хэлж байгаа. Тэгэхээр үйлдэлхийн тэрнийг буцаагаад одоо юу гэсэн ажиглан гэсэн тийм. Үйлдэлийн маань үр дагавар юм бэ гэдгийг буцаагаад ажил. Энэ төвчөн дээр дарлаа. Тэнгүү дараагийн шинэ веб хуудас руу орлоо шүү дээ. Тэр веб хуудасаас бид ажиглан тэрийг ажиглалт observation гэж хэлдэг. Харна гэсэн үг тийм. За ийм веб хуудас гараад ирлээ. Тэр чинь тэр нь болохоор environment талдаа гэсэн тийм. Веб хуудсыг эдгээр agent бол мэдэхгүй шүү дээ юу болчих юм. Чит тэр юм agent читгэхгүй байна тийм.
Тэгээд одоо ерөнхийдөө хэлний загвараа дээрээ гадаад орчин нэмчих юм бол гадаад орчинтой харилцах боломжийг өгчих юм бол одоо энэ ер нь эйжент гэдэг юм бид гарах боломжтой гэсэн. Бичиг ороод зөвхөн бичгээр харилцдаг байсан бол одоо энэ код ашиглах гадны хэрэгслүүдийг удирдах боломжтой болгоод ирж байна гэсэн. За яг яаж ажиллах вэ те? Мэдээж эхлээд хүн юу хиймээр байгаагаа хэлнэ те. За чи надад одоо би нэг ийм хэрэгтэй байна. Чи надад ойрхон юудаас дэлгүүрүүдээс хайгаад олоод өгчих юм байна те. Ингээд тэр нэг насаар их хэлээ хүнтэй харьцсан гэсэн. Энийг бол мэдээж амархан шүү дээ. Бид нар алидийн хүний үүрэг даалгаврыг ойлгодог болгоцсон байгаа тийм загвар маань. За нийт дараа загвар маань юу өгөхөөр энийг хүнээс юу авчаад даалгавар авчаад дараа нь одоо энэ код ашиглаад API гэдэг одоо нөгөө бидний хэрэглэх дараа хэрэгслүүд маань ийм юутай авах хэрэгтэй. Кодоор харилцах боломжтой авах хэрэгтэй. Жишээлбэл дэлгүүр байдаг гэж бодъё. Онлайн дэлгүүр. Онлайн дэлгүүр байх юм бол чи онлайн дэлгүүр юм хайхын тулд одоо тийм өөрөө хайх гэсэн функцтэй байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэр функц нь хаймаар байгаа юм аа бичээд тэр language model маань энэ гаралт нь энэ байна гэсэн үг тийм. Одоо юу биш. Хүний хэлээр биш шууд кодоор бичнэ. Энэ кодыг бичнэ гэсэн үг тийм. Энэ кодыг бичингүүд бид тэр энийг одоо нөгөө онлайн дэлгүүр дээр энийг дуудана гэсэн үг байна. Ингээд онлайн дэлгүүр чинь юмыг хайгаад бараан дотор тийм одоо гар утсч гэдэг гарсан дээр байдаг онлайн дэлгүүр байх юм бол өөрийнхөө нэг хайгаад за тэгээд нөгөө дэлгүүр маань хариулт өгнө шүү дээ. За энэ хайлтын дотор ийм бараанууд байна гэх. Тэр нь одоо буцаад одоо юу загварт маань оролт болж орж ирнэ гэсэн. Одоо өмнө дандаа хүмүүсийн асуулт оролт гэсэн бол одоо юунаас хэрэгслээс гарч ирж байгаа код буюу дата өгүүлбэрүүд тийм оролт орж ирнэ гэсэн. Энийг загвар маань ажиглана харна гэсэн үг тийм. Тэгээд ингээд дараа нь хүндээ хариулт өгнө шүү дээ. За би ийм цог болчлоо ингээд захиалчлаа гэдэг чинь юм шүү. Ийм байдлаар ажиллана гэсэн. За хэрэглээ кодн дээр алидийн одоо ер нь хэрэглээд хэлчихсэн байгаа тийм. Код бичих одоо код байр чинь ашиглах юм бол би нэг ийм хэмээр байна гэдэг бичингүүд чинь тэр загвар шууд энэ таны кодны энэ програм байгаа шүү дээ. Энэ програмыг шууд өдөртөө өөрчлөлт явуулж байгаа шүү дээ. Action тийм. Тэгэхээр алидийн хэрэглэсэн. Цаашаа компьютерч үлдэх боломжтой болж ирж магадгүй тийм. Янз бүрийн товчийг дараад ч юм уу гар утсан дээр мэдээж маш том юу байгаа зах зээл байгаа тийм. За хизээ робот руу орчих мэдэхгүй. Яг роботикээр арай төвхтэй. Роботик гэхэд чинь нөгөө physical intelligence гар хэрэгтэй болж байгаа. Одоо бид нар physical intelligence нь жоохон өөр шүү дээ. Одоо ямиг яаж нэг юм шидэд барьж авах. Энд чи энийг одоо ерөөсө хэлнээс сурах боломж байхгүй юм. Дугуй унах чадвар ч юм уу. Энийг large language model тэрнтэй хамаарсан ямар нэгэн чадвар ерөөсөө байхгүй. Тэгэхээр robotics бол арай болоогүй байх тийм. Тэгээд бид нар одоо энэ агентийг хэлний том зорилгоор ашиглаад хийх гэдэг юм. Тэгэхээр бид нар элитийн пост тренингийг асуулт хариулт хийдэг юу сургацсан байгаа тийм. За тэрийг ахаад цааш нь өөрчлөлтөө сургах гэсэн. За одоо тэрнээр янз бүрийн гадны хэрэгслүүдийг тийм API кодоор ингэж харилцах сурахыг заах гэсэн үг тийм. Тэрийг одоо ахаа шинээр дата цуглуулна ч юм уу тийм. Дата цуглуулад өөрчлөлтөд тэр дээр fine tuning хийдэг ч юм уу. RL хийдэг ч юм уу. Нөгөө бидний мэддэг юмуд арга байгаа шүү дээ. Энэ хоёр л арга байгаа шүү дээ. Өөрөөр сурах нь supervised fine tuning, өөрөө хийж үзээд алдаанаас сурах нь reinforcement learning. Эсвэл энэ хоёр арга байгаа. Энэ хоёр аргаараа тэгээд үүснэ гэсэн. За мэдээж бид нар нойлоос эхлэегүй загвар маань хэдийн одоо ядаж хүний одоо өгж байгаа үүрэг даалгаврыг ойлгодог тэр хүнтэй харьцах чадвартай. За баашаа код уншаад код ойлгодог чадвартай. Мэдээж янз бүрийн API-нууд зөндөө интернэтэд байгаа шүү дээ. Тэгэхээр API гэж юу юм бэ? Энэ бүх юмыг ойлгодог болсон байгаа тийм.
Тэгэхээр энэ маш их хэрэг болно. За тэгээд мэдээж ухаалаг хэрэгцүүл бодох чадвар энэ бол яалтчгүй хэрэг болно шүү дээ. Тэгэхээр энэ бүх юмыг одоо байгаа энэ чадваруудыг бид нар ашиглаад энэ дээр нэмэлтээр одоо тийм өөр чадваруудыг нэмж өгөх гээд байна гэсэн үг. За тэгээд ингээд юутайгаа агент маань одоо үйлдэл юм гэсэн үг тийм. Үйлдэл маань одоо API кодоор дамжуулаад тийм. За мэдээж бас яаж болно одоо дан гадагшаа үйлдэл хийхээс гадна дотроо бас хэрэгцүүлэн бодож болно тийм. Chain of thought одоо нэг юу гэдэг байгаа шүү дээ. Зэндэг яасан шиг өөрсдөө дотроо бодоод за би ийм үйлдэл хийсэн чи ийм үр дүн гарчлаа. Одоо ингэ дараагийн үйлдэл маань юу байх ёстой болоо гэдэг. Ингээд өөрөө яг текстээр бас ингээд өөртөө ярьж болно гэсэн тийм үү. Тэр хэрэглэгчтэй ч ярьж байгаа биш, янз бүрийн хэрэгсэлтэй ч ярьж байгаа биш, өөртөө ярьж байгаа гэсэн үг тийм. За тэгээд тэр маань болох нэг reasoning хэрэг болж байгаа. За би одоо жишээлбэл юу хийж болно шүү дээ нөгөө ажлын төлөв гаргаж байгаа бол тийм. За 2 цагийн дотор ийшээ очих хэрэгтэй. Ингээд явсан чинь дээ цаг хүчнүүд болж юм. Тэгэхээр болох уугүй юу гэдэг өөртөө ярьж болно гэсэн. Тэгээд нэг иймэрхүү эйжент гэх юм уу юмыг бид нар аль дээр үеэс хийх гээд оролддог байсан. Анх бол ингээд шууд ингээд дөрмийн бичээ тэгээд логикоор ингээд хүмүүс дөрмийн бичээд хүнд тусалдаг одоо юу гэж байгаа шүү дээ. Тэр үеийн системүүдийг танаа мэдгүй логикоор ажилладаг. За Siri ч юм уу тийм бид ч бас логик зүйдээ орсон байсан шүү дээ. Заавал ингэж асуудал ингэж хариулдаг ч юм уу. Тийм дээр үеийн системүүд байдаг тийм. Одоо машин дээр ч юм уу за ингэж хэлэхээр ингэж хариулж юм уу. Ингэж хэлвэл ингэж хариулдаг. Тийм бүгдийн хүмүүс ингээд гараараа бичсэн системүүд гэдэг үүсэ. За мэдээж 2013-4 оноос эхлээд neural network-ыг ашиглаад маш олон юмуд хийсэн шүү дээ. Эйжентүүд тоглоом тоглох чадвартай, дэлхийн аврагыг одоо нэг шатраг шатраг чадвартай ч юм уу эйжентүүд хийжсэн. Одоо ихтэй language model гараад ирсэн болохоор маш их юм хүчирхэг юу хийх боломж гараад ирж байгаа тийм. Ухаалаг загваруудыг гаргах хийх боломж гараад ирж байгаа. Тэр манаас ингээд зөвхөн бичвэрч мэдээж одоо юу зураг энэ төр хардаг юунаа загвар хийсэн байгаа шүү дээ. Эдний загвартай холбогдсон тийм. Тэднийг нь ашиглах юм бол зураг хардагч, ойлгодогч тийм загвар хийх боломжтой болж байгаа. Тийм болохоор хүмүүс нэлээд одоо excited энэ чиглэлээр эйжент хийж болох гээд байна одоо. Солтоо байна. За тэгтээ мэдээж амаргүй асуудал шин асуудлууд гарч ирнэ тийм яг энэ гадны орчинд харилцаад их хамгийн түрүүнд одоо аюулгүй байдал гарч ирнэ. Өмнө асуулт хариултан дээр үсрээл бидэрт буруу хариулт өгнө тийм. Энд дээр одоо хор уршигын хувьд бол арай хязгаарлал бол байсан. Одоо мэдээж ингээд битээр ингээд бодит үйлдэл хийгээд ирэхэд хэрний одоо үр дагавар маш аюултай байж байна тийм. За чи нэг надад цүнх аваад гэтэл нөгөө юу маань эйжент маань чам мянган ширхэг цүнх авчиж яах вэ? Тэрний хор уршиг гэдэг маш шууд ингээд бодиттой болоод юм тийм. Тийм болохоор аюулгүй байдал маш өндөрт яах хэрэгтэй болно. Тавигдах хэрэгтэй болно. Зөвхөн одоо хэрэглэгчдээр очсон үед биш, сургаж явах үед ч гэсэн шүү дээ. Хэрвээ та нар үнэхээр сургаж явахдаа гадны жинхэнэ хэрэгслүүдийг хэрэгжилж байгаа бол бас хамаагүй юу хийж хэрэгжилж болох. Аюултай хийж болохгүй шүү дээ. Яг жинхэнэ веб хэрэглэх юм бол аюултай зөндөө хийж болно шүү дээ. Ямар нэг өндөр ямар юу бичиж болно, мэйл бичдэг ч юм уу, янз бүрийн бараа захиалчдаг ч юм уу. Тэгэхээр сурах үед бол аюулгүй байдлаар сурах хэрэгтэй болно. Хоёр том асуудал болохоор үйлдэл хэлний үйлдэл зөндөө байсан тийм. Интернетэд хүмүүс ийм асуудал тийм авилт гэж зөндөө бэлэн үйлдэл байсан бол яг эйжент сурах үйлдэл маань хомс одоо ийм даалгавар гүйцэтгэж байгаа үед ийм үйлдэл хийх хэрэгтэй гэдэг юм интернетэд тун хавар шүү дээ тийм.
Тэгэхээр ингээд бэлэн өгдлөө авчираад сурчих гэсэн юм болоод байна. Өчигдөр Улаангийн тавд дээр явж байсан тийм кодыг засдаг ингээд эйжент хийх гэдэг. Тэгэхээр өгдлийг яаж бэлтгэх үү гэж ярьж байсан тийм үү. Тэрнтэй адилхан өгдлийг хэцүү. Өгдөл дотроос хоёр юм болоод ирж байгаа зү. Орчин гэдэг юм байна. Нөгөө хэрэгслүүд тийм хэрэгслүүд тэр чинь бас өгдлийн нэг хэсэг шүү дээ. За тооны машин гэдэг хэрэгсэл байж болно. Цайгаарын хэрэгсэл байж болно. Онлайн дэлгүүрчийн хэрэгсэл энэ бүх юмыг хэрэгтэй болно сургалтын үед. Тэгэхээр энэ хэрэгслүүд орчин environment гэдэг маань бэлдэх хэрэгтэй болно. Тэрнээ нэмэгдээ даалгаврууд бэлдэх хэрэгтэй. Даалгавар гэдэг маань ерөнхийдөө нэг асуултууд гэсэн шүү дээ. За ийм хэрэгслүүд байна. Чи надад нэг ийм хийгээд гэдэг даалгавар бэлдэх хэрэгтэй болно. Тэгээд даалгавар бас байхаас гадна тэр даалгаврыг яаж хийх ёстой юм бэ? Зөв гүйцэтгэл нь юу юм бэ гэдгийг бас мэдэх хэрэгтэй. Тэгээ 3 юм хэрэгжүүлж байгаа гэсэн тийм. Хэрэгслүүд орчин хэрэгсэл асуулт буюу даалгаврууд тэгээ 3 дахь нь тэрнийг яаж үнэлэх юм бэ? Тэр даалгаврыг биелүүлснээр юу болох юм бэ? Юу болох ёстой юм бэ? Ганцхан хариулт биш энэ чинь нэг юм өөрчлөж байгаа шүү дээ. Өөрчлөлтийг мэдэх хэрэгтэй. За 3 дахь өөрчлөлт нь болохоор одоо бид нэг асуултанд шууд ганц хариулдаг юм нэг алхам байсан бол одоо яаж ч олон алхамтай болоод ирж байгаа. Хүнтэй эхлээд харьцсан, тэрний дараагаар нөгөө хэрэгсэлтэйгээ харьцсан, буцаад айгуул хүмүүсээ юм тодорхойлж асууж штэ. За ийм цонх болчтой таалагдж ийгээ буцаага асууж болно. Тэнгүүтээ буцаад нөгөө хэрэгсэлтэд дуудаж болно. Ингээд маш олон хөвгөл нэг доор хийх хэрэгтэй болно. Тэгэхээр энэ маань сурахад төвхтэй янз бүрийн төвхтэй асуудлууд эндээс гарч ирсэн гэсэн үг. Өчигдрийн Улаангийн тавд дээр болохоор ингээд олон үйлдэл хийгээд ирэхэд нөгөө юу нэг айгу урд болчихж байгаа гэсэн чинь контекст буюу одоо нийт оролтын маань хэмжээгээд ихсээд байна шүү дээ. Мэдээж ихлээр хэрэглэгч асуулт асуун тэр чинь хамгийн ихэнд орж ирнэ тийм. Оролтоо. Дараа нь ингээд хийж байгаа хэрэгслийг дуудаж байгаа код маань дараа нэг хэрэгслээс ирсэн хариулт маань ингээд бүгд чигээр нэмэгдээд оролтон дээр нэмэгдээд байна шүү дээ бид нар. За хизээч одоо нэг оролтоос юм уу хасахгүй. Ингээд оролтоод ингээд залгуулаад бичээд бүх өмнөх үйлдэлүүдээ бүгдийг тэнд хадгална. Тэгэхээр ингээд юу маань контекст линк маань маш урт урж эхэлнэ. Багтаа байлж болно тий. Хэрэнд одоо нэг маш их санах хэрэгтэй болно сургалтын үед. За тэгээ үнэлгээ бид нар өндөр яасан тий. Даалгавар хийч, за даалгавар өглөө. За нэгээс загвар маань нэг үйлдэл хийгээд болчлоо гэдэг. Яаж мэдв? Яаж тэр даалгаврыг гүйцэтгсэнийг мэдв? Хариултаас бол мэдв. Хариулт нь за би хийчтэй. Гэ хариулж юм те. За яг хийсэнийг яаж мэдв гэдэг. Мэдээж их төвхөртэй байна. Одоо жишээлбэл Spotify-г өдөртөө миний нэг дуу тоглоод татсан бол тэр дууг чинь тоглуулсан байна уу гэдэг чи дахиад тэр шалгах хэрэгтэй болж байгаа гэсэн үг тийм. Тэгээ онлайн дэлгүүрээс чинь захиасан бараг юм авсан байна уу гэдгийг шалгах хэрэгтэй байна. Тэр шалгах маань өөрөө дахиад хэрэгслүүдийг ашиглаж ижил шалгана уу гэхээс зөвхөн одоо энэс загваас гасан хариултнаас мэдэх ямар ч боломжгүй болоод байна. Тэр үнэлгээ хийх яаж хийх вэ гэдэг төвхтэй асуудал байна. Тэгээд эйжент дээр ингэж яриад байх бол зөндөө юм байж болно. За API ашиглаж болно гэсэн тийм хүнтэй харьцаж болно. Айгуул бусад өөр эйжентүүдийг харьцаж магадгүй шүү дээ. За тэгээд database руу хандж болно. Веб дээр ингэж янз бүрийн үйлдэлүүд хийдэг ч юм уу. За цаашлаад жинхнээсээ ингэж physical юмыг өдөртдөг болж болно шүү дээ. Гэх мэтчлэн. За эжин маань өөрөө дотроо болохоор мэдээж юмыг эргцүүлэн бодох ч дуртай байх шүү дээ. Урчлан юмыг төлөвлөлдөг бас байх хэрэгтэй тий. За мэдээж хэрэгслүүдийг хэрэгжиж гин. За санахаа бас сайн их байх шүү дээ. Өмнө хийж байгаа үйлдэлүүдийг мэдчих шүү дээ. Ямар үйлдэл хийсэн гэдэг. Мэдчихсэн маш олон. За safety, мэдээж efficiency гэх мэтчлэн юм орж ирж байгаа. Би цагаас ядчихсан юм гэлс доошоо. За мэдээж reinforcement learning маш чухал болж ирнэ. Яг тэгвэл
ээжид ч үйлдэл хийж байгаа, үйлдэлээсээ сурдаг тийм өөрийнхөө туршлаас сурдаг. Энэ өмнө харуулж ирсэн слайд. Тэгээд олон үйлдэл хийж шүү дээ одоо ч юм. Нэг үйлдэл хийн, тэр үйлдэл маань одоо орчинд маань өөрчлөлт оруулаад дараагийн үйлдэл хийгээд тэр маань орчинд маань өөрчлөлт оруулаад ингээд олон үйлдэлийг залгаад явна. За бидний нөгөө үздсэн алгоритм бид яг нэг үйлдэл дээр голчлон тайлбарлаад байсан болохоос биш тэр алгоритм маань олон үйлдэл дээр ч ажиллана. Цогц дурдаад өнгөрсөн. Та санаж байгаа бол иймэрхүү алдагдлын функц гарч ирж ирсэн шүү дээ. За алдагдлын шинэ обжектив функц юм. Нэмэлт тэмдэгтэй. Log тэгээд нөгөө үйлдэл авах магадлалыг шагналаар нь үржүүлсэн тийм. Олон үйлдэлтэй дээр ерөнхийдөө яг л адилхан хэвээр гэсэн. Шагналын хувьд бол нийт шагнал тийм. Нийт шагнал. Үйлдэлүүдийн хувьд болохоор зүгээр нийт олон авсан үйлдэлүүдийнхаа за 5 үйлдэл хийж дууслаа гэж бодъё л да тийм. Тэгэхээр 5 үйлдэлийнхаа дор үеийнхэн логыг магадлалыг нэмчин гэсэн үг тийм. За энэ логарифмын гадна нэмж штэ. Дотор нь оруулах юм бол зүгээр нэг магадлал үйлдэлүүдийн магадлалыг үржүүлэх гэсэн үг тийм. Ингээд болчих. Тэгэхээр босод бүх юм ажиллана гэсэн үг. Алгоритмын хувьд бол. За мэдээж сурахад төвөгтэй гэдэг маань арай удаан сурна тийм. Олон үйлдэлтэй болохоор чинь айгүй одоо олон үйлдэл хийсэн дараа чи ингээд алдаа гаргачлаа шүү дээ. Алдаатай байна гэх юм бол аль үйлдэл чинь буруу вэ гэдэг чинь мэдэх нь хэцүү байхгүй. 5 үйлдэл байсан бол арай гайгүй баг. За 5-ын аль нэг юм. 100 үйлдэлийн дараа чи алдаатай буруу болчих юм бол энэ 100 үйлдэлээс хаана алдаа гаргаснаа олох хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр мэдээж олон үйлдэлийг тусмаа сурахад төвөгтэй буюу сурах хурд нь багасна гэсэн үг. За би нэг өөрийнхөө судалгааны талаар жоохон ярих гэж бодож байна. Цаггүй болчлоо. Гэтэ унцсан эйжент гэдэг юм жоохон өмнөхий ихний ойлголтыг бол өгч чадсан байх гэж бодож байна. За ингээд завсарлах бах тий. Семинар 1 цагаас байгаа. 3 цагаас тэр өчигдрийнхтэй адилхан зочин илтгэвч ирж яриа ярих байгаа. Тэгээд маргааш энэ дээр бас нэг AI дээр өдөрлөг маань болох байгаа шүү. За тэгээ 1 цагаас уулзцаая.